Видео хичээл хийх болон сорилын асуулт бэлтгэх техникийн аргачлал хөтөлбөрт хичээлийн 2 дахь өдрийн үздсэн хичээлүүдийн таймыг энд үзүүлж байна. За бид эхлээд Adobe Captivate Use программыг trial буюу туршилтын байдлаар хаанаас олж даунлоод хийж болох вэ гэдэг зүйлийг үзсэн. За дасгалын файлуудыг би Google Drive дээр шеэрлсэн байгаа. Түүнийг даунлоод хийж аваад үздсэн хичээлийн дагуу бид нар дасгалаа хийгээд явсан. За ингээд Captivate програм чинээр төслийг буюу цахим хичээлийг яаж эхлүүлэх тухай ойлголтыг үзсэн. Canvas буюу хэмжээ, size-ийн тухай ойлголтыг үзсэн. За дараа нь Captivate програмын интерфейс буюу панелуудын зориултыг үзсэн. Хугацааны панел, Properties буюу шин чанарын панел, Library буюу номын сан архивын панел, мөн стейжийн тухай үзсэн. За тэгээд Film Strip буюу слайдуудын thumbnails-ийн тухай үзсэн. За тэр дээр командын зурвас буюу ribbon-ы тухай үзсэн. За мөн Preference буюу давуу шинж байдлуудын тухай ойлголтыг үзсэн. За ингээд дараагийн сэдв нь бол Adobe Captivate програмд уриалгах буюу responsive төслийг хэрхэн хийх тухай ойлголтыг бас үзсэн. Энэ responsive төслийн тусламжтайгаар гар утас болон таблетад өөрийн гэсэн аппликейшн хийх боломжийг үзсэн. Дараагийн үзсэн сэдв дасгалын файланд байх Introduction to Color гэсэн бүрэн гүйцэд хийсэн төслийг нээгээд ямар зүйлүүдийг эх хичээлүүдэд хийхийг таймлан үзсэн. Энэ захин хичээл маань болохоор Introduction to Color буюу өнгөний тухай ойлголт гэсэн захин хичээл байгаа. За энд ямар функцүүдийг ашиглах. Ер нь Adobe Captivate програм юу хийх боломжтойг энд ерөнхийдөө харуулсан байгаа. За бид нар тэгээд дараагийн сэдвээр Captivate програм руу текст болон зургийг хэрхэн оруулах тухай ойлголтыг үзсэн, дасгал хийсэн. Adobe Captivate програм руу текстийг 3 янзаар оруулж болох боломжийн тухай үзсэн. Эхнийх нь болохоор text caption буюу static text, хоёр дахь нь болохоор text entry, гурав дахь нь болохоор анимацтай текстийн тухай үзсэн. За дараа нь Adobe Captivate програм руу зургийг хэрхэн оруулах тухай үзсэн. PNG, JPEG зургийн ялгааг энд бас ойлгосон. За мөн SVG буюу вектор форматтай зургийн файлыг хэрхэн оруулах тухай ойлголтыг үзсэн. Ямар програмаар вектор зургийг редакторлж болдгийг жишээн дээр харсан. За мөн характер зураг гэж ойлголтыг үзсэн. За Captivate програм руу shape буюу хэв дүрс мөн аудиог хэрхэн оруулах тухай ойлголтыг үзсэн. За энэ shape нь болохоор Microsoft Office PowerPoint-тай төстэй байгааг бид нар бас энд үзсэн. Вектор зургийн онцлог шинжийн тухай бид нар бас үзсэн. Anchor point болон бусад ойлголтуудыг жишээн дээр харсан. За бид нар Captivate програм руу sound буюу аудиог 3 янзаар оруулж болохыг үзсэн. Эхнийх нь болохоор background байдлаар оруулж үзсэн. Хоёр дахь нь болохоор тухайн слайд руу гар утсыг ашиглаж бичлэг хийгээд за тэр гар утсан дээрх бичлэгээ Adobe Audition гэсэн програмын тусламжтайгаар хэрхэн янзалж редакторлж болохыг үзсэн. Жишээн дээр үзсэн. За тэгээд слайд руу энэ редакторлсон MP3 файлаа хэрхэн оруулахыг үзсэн. Мөн объект руу аудиог оруулж болох талаар үзсэн. За мөн компьютерийн өөрийнх нь микрофоныг ашиглаж аудио бичлэг хийх боломжийн тухай үзсэн. Тодорхой хэмжээгээр бас энэ аудиогоо хасаж, засаж, янзалж болох тухай ойлголтыг энэ хэсгээр үзсэн.
За ийм байдлаар бид нар 2 дахь хичээл дээр дээрх ойлголтуудыг үзэж дасгал хийсэн болноо.